За өдрийн мэнд багш нартай өдрийн мэндийг хүргэе. За Zoom яаж ашиглах талаар би танаар заавар өгөх гэсэн юм аа. Zoom гэдэг аппликейшн өөрөө видео хурал, митинг, харилцан яриа хийхэд зориулагдсан ийм програм. Утсан дээр бас гаргасан аппликейшн бас байдаг. За энэ програмыг яаж ашиглах вэ гэх. Хамгийн түрүүнд бид нэр Zoom гэдэг програмаа эхлээд бүртгэлээ үүсгэж татаж авах хэрэгтэй байна. Бүртгэл үүсгэж татаж авахын тулд одоо та нарын компьютер дээр энэ Zoom програм байхгүй байгаа бол би бас их байхгүй эхлээд суулгасан байгаа Zoom-ыг би устгах чи яа. За миний компьютер Zoom суудсан байна. Одоо энийг би устгах чи. Тэгээ бүгдээрээ эхнээс нь дахиад яг хамтдаа байна. За Zoom-ыг устгах хооронд би нэг шинэ Gmail нээч. За энэ Zoom маань устдсан байна. Одоо энэ дээр байсан Zoom програм маань устдсан. За Zoom-ыг нээхийн тулд бид нэр хамгийн эхлээд за multimedia гэсэн бүртгэг Google зэрэг хамгийн эхлээд бид нэр google.com дээр Zoom гэж бичээд хайгаад үзсэн. Тэгэхээр энэ Zoom гэдэг програмын талаар ингээ гараад ирнэ. За Zoom гэдэг програм гарч энэ линк руу дараад орохоор Zoom ингээд ийм аль биесны Zoom чиг ask гэсэн ийм сайттай. Энэ сайтн дээр нь join meeting эсвэл host meeting гэдэг харилцан ярианд орох, харилцан яриаг үүсгэх гэж host гэхэр нэр шинэ талбар нэгээд тэнд харилцан яриаг үүсгэж байна гэсэн. За тэгээд энийг татаж авч суулгахын тулд бид нэр яах ёстой вэ гэх. Zoom гэсэн хайлтнаас хамгийн эхлээд бид нэр sign in гэсэн товчийг даав. Sign in. За ингээд товчийг дарахаар энэ дээр миний аккаунт орцсон байгаа. Би энэ аккаунтаа одоо sign out хийчихнэ. За sign in гэсэн хэсэг рүү орохоор sign up free гэж байна. За free гэдэг дээр дарахаар миний offer болохоор болохгүй байгаа юм байна. Юугаас солилцъя. Хөтчөө солилцох юм байна. Яа одоо энэс за sign in гэсэн товчийг дарна. Sign in гэсэн товчийг дарахаар sign in хийх нэвтрэх email адрес, пассвордыг хийх та цонх гарч ирнэ. Энэ дээр би бүртгүүлэг байгаа учраас энэ дээр миний email хаяг идэвхжихгүй байгаа гэсэн. Энд email хаягаа бүртгүүлэхийн тулд бид нэр эхлээд sign up free гэдгийг сонгож өгнө. Sign up free. За ингээд сонгоод хөр sign up free сонгохоор энэ дээр төрсөн онсаар өдрөө хийх талбар гарч ирнэ. Эндээс төрсөн онсаар өдрөө ингээд хийн. За тэгээ төрсөн онсоор өдрөө хийгээд контент дарчна. Контент дарсны дараа энэ хэсэгт sign up free гэсэн хэсгийн доотлол дээр your work email address гэдэг өөрийнхөө ажиллах мэйл хаягийг оруулаарай гэж байна. Энэ дээр би энэ сургуулиас нээж өгсөн хийцэг ганц зориг итүүгэн зэг идүүцэг юм гэсэн энэ мэйл хаягаа бичлээ. Тэгээд sign up товчийг дарна. За sign up товчийг дарахаар we have sent an email to миний энэ мэйл хаяг дээр клик буюу нэг дараад эхлэх Zoom-ыг эхлэх тийм боломжтой линкийг явуулчлаа гэж байна. Тэгээд одоо энэ дээр gmail.com руу ороод одоо өөрийнхөө мэйл рүү орох гэсэн.
За өөрхөө энэ хаягаар нэвтэж ороод за ингээд өөрхөө мэйл рүү орохоор Zoom Sign Assistant гэсэн энэ мэйл ирсэн байна. За ингээд sign in гэдэг товчоод дараад орохоор за ийм мэйл танад ирсэн байх болно. За энэ мэйл рүүгээ ороод activate account гэсэн товч дээр нь дарна. Welcome to Zoom. Zoom тавтаа морилно. Хэм морилох вэ гэхээр энэ хээцэг ганц зэрэг ит үгэнцэг идүүцэг юм гэсэн энэ мэйл хаягтай хэрэглэгч Zoom тавтаа морилно гэж байна. Тэгээ activate account гэсэн дээрээ дараад Zoom рүүгээ нэвтрээд орж болно. За ингээд next. За ингээд би нэвтрээд орно. Нэвтэрч орохдоо хамгийн эхлээд бид нэр account info буюу өөрийнхөө мэдээллийг бөглөдөг байгаа. За ингээд өөрийнхөө мэдээллийг үнэн зөв бөглөөд энэ invite colleges гэдэг дээр орно. Тэндээс энэ I'm Robert гэснийг чагталж өгнө. Эндээс гүүрийг чагталж өгөх юм байна. Гүүр орсон зургуудыг чагтлаад verify гэдэг товчийг дарахад Robert биш байна гэж үзэгдэнэ. Тэгээ invite хийж өгнө. Энийг хэрвээ ингээ хийхгүй гэж үзэх юм бол skip буюу шууд энэ алхмыг алгасах гэж явчих болно. За тэгээд одоо өөрийнхөө ингээд нэвтэрсний дараа пассворд бол том жижиг үсэг тоо орсон байх шаардлагатай заавал. За ингээд нэвтрээд орсны дараа ингээ save хийчихье. Томасик. За ингээд миний профилийн мэдээллүүд гараад ирж байна. Одоо ганц зөрхөө гэсэн юм. Профилийн мэдээлэл гараад ирсэн. За энийг ингээ харж болно. Миний ID бол энэ байна. Zoom програмд миний эзэлж байгаа орон зай миний нэрийг энэ ID гэдэг тоо төлөөлнө гэсэн үг. Намайг энэ ID гэдэг тоо төлөөлнө гэсэн үг. За энд над руу холбогдох линк энэ байна. За энэ дээр sign in одоо нэвтэрч орсон аккаунт үүсгэсэн байгаа мэйл хаяг маань гарсан байна. За ингээд лицензийн талаар гэх юм бол 100 participant буюу 100 хэрэглэгчтэй холбогдож болно. Тэгээ апгрейд хийж болно. Нөгөө мөнгөний төлөөд аль биесны эрхийг авч болно гэж би болохоор free хувилбарыг одоо ашиглаж байгаа гэсэн үг. За хэлний англи дээр зон цагаа одоо энэ дээр сонгож өгч болно. За Иркутск Улаанбаатар гэснийг сонгож өгөөд ингээд сонгож өгөөд 24 цагийн бүсчлэлээр save хийж болно. За ингээд пассвортаа харж болно. Миний host key гэдэг sign in пассвортаа эндээс харж болно. Edit гээд эндээс шинэ пассворт хуучин пассвортаа ирээ шинийг хийгээд болж болно гэсэн. За гэх мэтлэнгээр ингээд ороод нэвтэрчиж байгаа маа. Тэгэнгүүтээ одоо би яаж юу үүсгэх вэ? Яаж Zoom дээр митинг үүсгэх вэ? Join meeting гэх хүний үүсгэсэн байгаа митинг рүү нэвтрэхдээ join meeting гэж дарж болно. Эсвэл on site дээр тодорхойлсон ингээд товлцсон митинг рүү бол эндээ дараад орж болно. Би одоо энэ дээр host гэдэг шинэ митинг үүсгэж байгаа. За видео on гэдгээр үүсгэн. Эсвэл видео байхгүй зөвхөн аудио хэлбэрээр бол энийг видеотой хамт видео камер ажиллаад хоорондоо ярилцаа хийх нэг видео. Зөвхөн өөрсдийнхөө дэлгэцийг зөвхөн share хийгээд аудиотой shareтэй митинг хийх нэг үйл юм.
screen share only гэснийг сонгож байна. Бид нэр ихэвчлэн дандаа видео камер ашиглаж хичээлээ орох учраас видео on гэдгийг сонгож өгнө. За ингээд видео on гэдэг нь click keep and receive notification. Click zoom exit. Одоо энэ дээр хэсэг хугацааны дараа бид одоо сая zoom устгацсан. Тэгээ ингээд та нарын дараа дарангууд launch meeting гэдэг митингийг ажиллуулах гэж. За once you install zoom client гэж zoom install-ыг заавалчгүй компьютер дээр суулгаж иж launch meeting маань эхэлнэ гэж. За ингээд launch meeting гэдээ дарахаар энэ доор zoom гар татагдсан байна. За энэ татагдсан файл дээр маус нэгээд дараад install zoom гэдэг zoom програмаа одоо ингээд суулгаж ийн гэсэн. Утсан дээр бол Play Store-оос татаад шууд zoom гэж татаад орчиж болно гэсэн. За ингээд аккаунт нээх болон zoom програмыг татах заавар одоо энэ яг энэ хүртэл явж байна. Одоо zoom програм руу яваад join audio миний компьютерийн аудионууд энэ дотор холбогдно гэж байна. Тэгээд yes join гэдгээ дарж өгөөд энэ дээр дарахад миний микрофон хаагдана. За энэ дээр дарахад миний видео камер хаагдана. Дахиад дарахад нэгдэн гэх юмслээ. За ингээд invite zoom маань эхэлчлээ. За ингээд эхэлсэн. За энэ zoom маань cloud гээд sign in өөрхийгөө оруулж аккаунт энэ дээр оруулж за ингээд zoom програм маань ингээд нэгдэнэ гэсэн үг. За эндээс сайн launch дээр дарцсан учраас шууд эхэлсэн байна. Одоо энийг би end meeting хийчихэд за энэ програм руу орчих. За ингээд татаад авцсан суулгацсан бол биднэрт ийм програм гараад ирнэ. За энийг дахиад хаач. Тэгээ zoom руугаа яваад орохоор програм маань ингээд уншаад нэгдэ гараад. Тэгэнгүүт хүмүүсээ meeting руу хүмүүс zoom-ээр холбогдоод ярьж байвал тэр лөө холбогдохдоо бид нэр join гэдгийг тарж өгөөд энэ дээр ID-г нь хийгээд энэ дээр нэрийг бичээд тэгээ join хийгээд орж болно. Аль эсвэл өөрсдөө шинээр хичээлээ орохын тулд бид шинээр meeting үүсгэн шүү дээ. Тэгэхээр энэ new meeting гэснийг сонгож өгнө. Тэгэхээр энэ zoom-ийн харилцан яриаг үүсгэх цонх гарч ирнэ. Тэгээ join аудио join хийж өгөөд дээр микрофонд ажиллахгүй ингээд дээр нь дарахаар хаагдаж нэгддэг байна. За одоо энэ дээр ингээд би хичээлээ заахад бэлэн болчлоо. Ингээд хичээл заахад бэлэн боллоо. Одоо энэ дээр яаж хүүхдүүдэд ойрох вэ гэж. За ойрохын тулд бид нэр эхлээд participants буюу хэрэглэгчээ нэм харилцан ярианд орж байгаа. Participant дээр ингээд сум дээр нь дараад invite control I гэдэг дарсан ч болно. Аль эсвэл энэ дээр хоёр товшихоор хажууд нь одоо орж ирсэн байгаа хүмүүсийн цог гарч ирнэ. Ингээд явуулсан дээр participants дээр хоёр товшиход маусыг хоёр товшиход хажууд партнерууд ингээд хажууд гараад ирнэ гэсэн. За энэ дээр партнерээ яаж нэмэх вэ гэхээр доод хэсэгт invite гэж байгаа. За invite гэсэн товчийг дарахаар за хүмүүсийг энд харилцан ярианд ойрох гэж байгаа. За миний өөрийн ID бол энэ байна. Pass нь бол энэ юм гэж. Эндээс ингээд зохноос харж байна. За энийг хүмүүс рүү явуулахын тулд гар утсаас орж байгаа хүмүүс бол copy invitation гэдэг энийг copy ч тэгэнгүүтээ даа гэж байна. Тэгэнгүүтээ copy invitation хийсэн. За энийгээ одоо ангийн групп ч юм уу
group chat-н дээр ч юм уу тэн дээрээ манай зэрэг дараа fast буюу control V буюу fast хийж. За тэгэнгүүт энэ митингд Zoom митингд холбогдорой гэж байна. Тэгээ энэ линкийг дараад орж болно. Эсвэл аппликейшн дээрээ гар утасны аппликейшн дээрээ өөрөө ID пассаа энэ ID хийгээд энэ пассаа хийгээд орж болно. За тэрнээс гадна энийгээ постлохгүй төр архи. Тэрнээс гадна дахиад invite хийгээд copy invite link гэж байгаа. За энэ нь яад ингэж энийгээ сонгоод энэ дээрээ дахиад энийхээ дутал дахиад өгч болно. Одоо та энэ линкийг энтэй харьцуулаад үзээрэй. Ямар ч ялгаа байхгүй ижилхэн. Энэ бол устгачч болно ингээд. Ингээд арилгачаад өөрөдөө захим хичээл дээ. За ингээд бичиж болно. За ингээд ID нэмчээ байна. Сая линк нь доор нь оруулаад одоо энд эсвэл линк доор basic application дээр оруулаарай гэд аль эсвэл энэ линк дээр дараарай гэд ингээд хоёр байдлаар оруулж байна. Хэрвээ компьютероос орж байгаа хүн бол энэ линк дээр дараад орж болно. Гар утсаас орж байгаа бол энэ ID пассыг хийж болно. Энэ ID пассыг компьютероос орж явахдаа ч гэсэн хийж болно гэсэн. Энэ join meeting дээр дарахаар энэ ID хийх цаг гарч ирсэн шүү дээ. Тэгээд тэр ID нэгээд пассворд нэгтний пассвортаа хийгээд орж болно гэсэн. За ингээд нийтлэхээр хүүхдүүд хичээлд ороод ирнэ гэсэн үг. За би нэг постлох шаардлагагүй учраас одоо энэ дээр хэрэглэгч орж ирэхэд энэ дээр admit буюу cancel гэсэн сонголт орж ирдэг. Admit буюу cancel гэсэн сонголт энэ дээр. Тэн дээр admit гэснийг нь дарж өгөхөөр энэ дээр хэрэглэгчд маань ороод ирдэг гэсэн үг.